За нийт иргэдтэй шинэ оны баярын мэнд төргий. Тэгээд ом болгон амжилт ололтоор дүүрэн алдаа оноо багтай байж бид нар үдий одоо амьдралыг бүтээж ирсэн. Амьдрал гэдэг бол төгс сайхны хэмжигдэхүүн биш, харин сайн муу хормуудын нийлбэр байдаг. Тэгэхээр 2025 он бол миний хувьд бол алдаа оноогоор дүүрэн он жил болж өнгөрлөө. За оноо алдаа нь илүү байсан учраас би ингэж хэлж байгаа. Яагаад гэвэл улсын хурлын гишүүн болсноос хойш 24 онд Монгол улсын 21 аймгийг альбан бусаар нэг тойрсон бол за 25 онд яг зорилго тавиад өдөрт нэг аймаг гээд тэгээд нийт сарын хугацаанд 21 аймгийг ажлын 21 хоногт тойрч дуусглаа. Энэ маань зүгээр нэг тойрох асуудал байсангүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гол асуудал. Энэ 2025 онд гол асуудал юу вэ? 26 оны гол тэдний шийдвэрлэх асуудал юу юм бэ? Төрд төлөөлөлтөй болсны хувьд төрд за тэгээд улсын их хурлын төвшин дээрээс хууль тогтоох чин эндэр дээрээс за бусад холбогдох яамдуудад юуг дамжуулахыг хүссэн бэ? Хамгийн тулгамдж байгаа асуудлууд юу вэ гэдэг энийг өмнөх асуудлаа хийлэлцэж шинэ үүрэг даалгавраа чадирсан. Тэгээд өмнөх 24 оны тойролтоор бол иргэд бол хоёр юм дээр хамгийн гол анхаарал өгсөн. Нэгдүгээрт нь тэтгэвэр тэтгэмж нэмэх асуудал. За хоёрдугаарт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэх асуудал байсан. За тэгэхээр энэ хоёр асуудлыг бол хоёулангийн 25 онд хөндөж тавьсан. За хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн одоо тэтгэвэр тэтгэмжийг ямар ч байсан 20% нэмүүлж чадсан нь энэ бол бахархан ажил биш. Гэхдээ хүлээсэн үүргээ багхан ч гэсэн биелүүлсэндээ бас баяртай байна. За мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлуулж энэний хүрээнд бас хөдөлмөр эрхлэлт тодорхой түвшингөөр нэмэгдсэнд бас их баяртай байгаа. Илүү их одоо ажлыг хийж бүтээхийг хүсэж байна. Сая 25 оны төгсгөл дээр 30 хоногийн хугацаанд 10,012 км газрыг өдөрт нэг өдөр болгон уулзалтаа хийчээ шөнө нь 300 км газрыг туулж явж иргэдтэйгээ уулзсан нийт 5,000 орчим иргэнтэй уулзсан байна. За тэрнээс гадна 4,000 орчим саналтай ирсэн иргэдээс. Ийм их саналтай ирсэн юм чинь энэ хүмүүсийнхээ саналыг нэгтгэж яагаад тэгээд ингээд 26 оны маань ажлын төлөвлөгөө тун удахгүй гарч ирнэ. За тэгээд бүх хүмүүстээ бас аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн яруу. Хамгийн гол нь эрүүл энх байгаарай гэж бүгдээрэнд нь хүсэн ярууё. Тэгээ бүгдээрээ шинэ оноо сайхан гаргаарай. 26 он та бүхний хувьд хамгийн мартагдашгүй, хамгийн давтагдашгүй, хамгийн сайхан жил болох болтугай гэж ярууё.